Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 1998 онд нээлттэй хийсэн Jackie Chan-ы гол дүртэн тоглосон Who Am I киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд цаан чин Хуур Music Festival 10 жилийн ойгоор бүрэн шинжилэл хийгээд Гачууртын Монгол шилтгэн цогцлборт 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын талбайд хөгжмийн урсгал бүрийн онцлогийг тусгасан 5 тайцтай байх болно. Үүнд нь Main Stage, Савдаг Stage, Stage, Mystic Stage, Lamar Dog гэсэн нийт 5 төрлийн тайз үзэгчдийг угтах юм байна. 10 жилийн ойгоор айхтрэм хийх гэж байгаа гэдгийг зарим уран бүтээлчдийнх нь нэрсээс хараад л мэдэж болно. Товчхон л дуртахад Хүү, Хурд, Харанг, Никитон, Нисванас бас олон улсаас Эйжл, Янлиг, Аха, Nine Treasures оролцох юм байна. Мөнгө хүрэхгүй гэж айлтгүй. Сон Зээлиапаар 10 хуваагаад төлж болох юм байна. 10 шүү дээ. Нэгэн уурхайд хүмүүс хайгуул хийж буугаар кино эхэлнэ. Тэгсэн тэндээс нь нэл шавар шавхаа болсон хоёр юм гарч ирж байна. Уурхайчд сандраад хошоо гээд ус шүрчлээ. Тэгсэн ч хүмүүс байж гартаа харин нэг сонин чулуу барьчихсан байна. Хайснаа олов бололтой шүү. Шууд лабораторид нөгөө чулуугаа шинжилдэг. Янзын эд бололтой эрдэмтэд алмаарад байна. Дотор нь бүр цүмэн тэр байх шиг байна. Тэгээд тусгай төмөр савнд хийгээд энийг хурдан хүргэж өг. Хурдлаарай гээд өгөөд явууллаа. Замдаа харин машин нэлээд донсоллоо. Тэгсэн нөгөө чулуу нь дэл бавлаа. Дүрс шилжиж өмнөд Африкийн дээгүр баахан нэстэг тэрэгнүүд явж байна. Дотроос нь цэргүүд гарч ирээд тусгай ажиллагаа явуулж байдаг. Нэг сонин төхөөрөмж рүү диск хийж байгаад аваад байна. Бас хайгуулын зориулттай болтой төхөөрөмж угсраад байна. 502 компьютерийг шалга. Чи угсралтанд тусал. Чи багуудыг шалга. Мэдлээ гэсэн манай Jackie Chan байж байна. Энэ бол манай киноны гол дүр. Энэ кинон дээр бол яг өөрийнхөө нэрээр Jackie Chan гэдэг нэртэй. Цэргүүд тэнд дохио хүлээж байгаад дохио ирэнгүүд бүгд бэлдээд ингээд бэлэн байдлаа авлаа. Тэрүүгээр нь харин хэсэг машинууд явцгааж байна. Бай ойртож байна. Тэгэд гинт замд нь баахан бөмбөг дэлбэлээд зогсох үед нь цэргүүдийг торлчлоо. Тэнд нь бас хэсэг эрдэмтэд явж байдаг. Цэргүүд ачааны машиныг дэлбэлээд дотор нь байсан эрдэмтдийг барьж авна. Даалгавар биелэгдлээ. Дарга ирээд та нар хэн бэ? Мэдхгүй ирэх мэ? Хаанаас ирсэн б? Мэдхгүй ирэх мэ? Тийм ээ. Ямар ч нэргүй, ямар ч хари ялалгүй. Гэхдээ л өндөр сахилга баттай. Тусгай бэлтгэгдсэн салаа. Даалгавар амжилттай болсон. Эсэгтэй амарцгаа. Мэдлээ ирэх мэ? Тэгэд бүгд хэрэгслээ хураалгах үед манай Jackie хэрэгслээ хураах гэж байгаад нөгөө даргын царайг харчлаа. Уучлаарай ирэх мэ? Тэгэд бүгд онгоцсонтой суугаад явцгаана. Замдаа харин цэргүүдийн онгоцны нисгэгч нь усч ирсэн ээ. Уучлаарай. Би ингэх ёстой юм. Ингэснэ үсэрчлээ. Туслах нисгэгч нь. Уучлаарай цэргүүдээ. Бидэнд зөвхөн хоёрхан шүүхэрвээ. Ингээд үсрэх гэтэл цэргүүд бариад авлаа. Хэсэг зууралдж байгаад алдна. Манайхаа харин эвгүүдлээ. Онгоц жигэд доошлоод байна. Ямар ч жолоодлого авдаггүй. Модны үзүр шүргээд ирэх үед манай Jackie харин мод руу унцдаг. Ямар тач амьд гарах шиг боллоо. Удалгүй нэг баазад осолцсон цэргүүдийн талаар ярьж байдаг. Хонконгд байдаг манай тусгай ажилтан Jackie Chan Африкт улсын ажиллагааны үеэр сургаггүй алга болсон. Ингээд ярьж байна. Тэгээд манай тагнуулын төв газрын дотор урагч байна гэд ярьцгааж байна. Яагаад үүнд ийм ихтгэлтэй байгаа юм? Мэдээч шүү дээ. Тагнуулын төв газрын онгоцны байрлалыг мэдэж унгах эрх бидэнд л биш шүү дээ. Бас олзлогдсон 3 эрдэмтний мэдээллийг хаанаас авсан байх вэ? Ингэж байна. Морган төлөөлөгчөө. Ингэсэн чи нөгөө Африкт байсан нөхөр байж байна. Танд энэ ажлыг даалгая. Та Африкийн талаар сайн мэддэг учраас үүнийг хийж чадах байх. 3 ажилтан аваад яаралтай хөдөл. Би эерэг мэдээ сонсохыг хүсэж байгаа шүү. Ингэж байна. Болсон гэдэл бодчих эрх мэ. Тэгээд явлаа. Тэнд харин нэг генерал тэтгэвртэй гарах болсон гэд байж байна. Нөгөө Морган очоод тэтгэвртэй гарч байгаа чинь баяр хүргэе генерал Шерман. Ингэснэ нууцаар нэг юм дамжуулаад байна. Дарга харин тэнд би энэ хэрэг дээр нууц ажиглал тиймэр байна. Та өөрийнхөө хүмүүст итгэхгүй байгаа мó? Итгэхгүй дээ биш ээ. Аюулгүй байдлаа бодчил тэр. Уучлан үз. Тэгвэл гаднаас хүн авчрах уу? Тэгэ гаднаас авъя. Ингэж байна. Дарга сэжиг авчихсан байна. Генерал нөгөө бичгээ уншдал таны төлөвлөгөө хэрэгжсэн. Даалгавар гүйцэлсэн гэд бичиг байна. Генерал шууд цаасыг гаансандаа хийж байгаа дасаачлаа. Дүрс шилжиж манай Jackie нэг уртсан дотор модон орон дээр сэрж байна. Хөл нь эвгүй болчихжээ. Мөлхөд гадагшаа гартал индианчууд дунд ороод ирсэн байна. Индианчууд орж ирээд чамайг ухаан урсанд баяртай байна. Манай нутагт 5 тамирал. Ингээд гоё өгтөж авч байна шүү. Би хаана байна? Би Индиаж ирсэн юм бэ? Чамайг ухаангүй өвдөж байхад чинь уулнаас олсон юм. Чи харин яагаад энд ирсэн юм? Бас хаанаас ирсэн бэ? Би хэлийг чинь ойлгохгүй байна. Англиар ярьдаг хүн байхгүй юу? Намайг Мурэй гэдэг. Эндхийн удирдагч. Чамайг хэн гэдгөө? Ингэсэн чинь нэрээ сандаггүй шүү. Би хий юм бэ? Би санахгүй байна.
Түүнийг хэмбэ гэдэг юм байна. Хэмбэ. Би хэмбэ. Бэ хэмбэ. Ингээд цээжлээд авчлаа. Ингээд манай Джеки баг-багаар тэнхрэнгээ яванда таягтай боллоо. Индианчууд их найрсаг юм байна. Оо, хэмбэ. Юу энэ да? Ингээд яваад байна. Чи дайрцсан байх шүү хэмбэ. Нөгөө талд харин нөгөө олзлогдсон 3 эрдэмтнийг нэг нууц лаборатори дээр авчирч байна. Тэнд нөгөө дэлбэрдэг чулуу ээж байна шүү. Нөгөө Морган харин Африк дээр ч гэсэн хайгуул хийгээд явж байдаг. Индианчууд харин ой хэмбэ. Хэмбэ сая ууланд аврах дом төмөр шувуун дотор 8 цогц байхыг олсон. Тэдний хувцс нь яг чам шиг байсан. Ингэж байна шүү. Тэгээд хамт явъя гэд дагуулад явлаа. Тэгээд осолцсон онгоцон дээр яваад очтол хальт талтхан дурсамж нь орж ирээд байна. Нөхдийг нь харин тэнд нь оршуулчихжээ. Хальт дурсамжаа бодтол намайг Юбирович гэдэг Оросоос ирсэн. Би харин Израилаас ирсэн Жекол, Ханс, Германих, Таиланд, Япон, Солонгос гэд ярьж байсан нь санагддаг. Тэгээд оройн манай хүн индианчуудын урлаг соёлын үзүүлбэрийг үзээд байж байна. Хэсэг индиан найзууд нэрээд "Хэмбэ, наашир" гэд харуулсан чи тэндээс хэсэг машинууд ирж байна. Манай хүн баярлаад "Би явж болох нь." Тэгээд маргааш нь индианчуудаар замчлуулаад нөгөө машин руу явлаа. Замд нь харин нэг шүүхэртэй цэргийн цогцос байж байдаг. Дурсамжинд цугулсхан орж ирэх үед нөгөө туслах нисгч нь байсан юм байна. Тэгээд Джеки "Би эндээс ганцаараа явсан дээр баха. Баярлалаа. Би яваадаараа" гэд индианчууд үлдлээ. Тэндээс холгүй харин нэг джип машин эвдрээ зогссон байна. Жолооч нь харин хажууд нь хэвтэж байна шүү. Биеийн жаахан муудсан бололтой. Очоо тартал харин могоо татгуулчихсан байсан юм байна. Джеки могоог нь гялс холдуулаад туслах гэж байна. Цаана нь харин нэг бүсгүй тусламж дуудаад зогсож байдаг. "Туслаарай. Бидэнд туслаач" гэсэн хинч наажилдаггүй шүү. Эргээд харсан чи харин нэг индиан ирсэн ахыг нь жадалж байна. "Юу? Тэнгэр минь" ингээд гялс очлоо. Джеки харин хөлөнд хорыг нь сороод гаргаж байдаг. Тэгээд нэг ургамал зайчлаад шархан дээр нь тавих гэтэл холоос харсан чи харин яг хүн идэж байгаа юм шиг харагдаж байна. Бүсгүй гарч идэн шүүрж аваад шууд дайрлаа. "Холт! Ахыг минь идэхэ бол. Муу зэрлэг. Үгүй. Явчих." Ингээд дайраад байна. "Чи энийг мэдхүү аа? Энэ бууддээ. Чамайг шууд буудаад унгана" гэсэн Джеки шоолоод унлаа. "Би тэгвэл карате мэдэн шүү" гэсэн хөнкөө шөглөөд гарч идэнг нь авчдаг. Бүсгүй зугтах гэтэл гэд нөгөө ургамлаа гаргаад "Энэ гэсэн чи хэлн мэдээг болчихжээ. Ярьж чаддаггүй. Тэгээд ахын шархан дээр тавьж өглөө. "Аа, чи тусалж байсан юм уу? Чи англиар ярьдаг юм уу? Нэг юм хэлдэ. Би чи францаар ярьдаг юм уу?" За дүүрчгээд машиныг нь асааж угаад зүү ирлээд гурстай холбоод дуслын систем хийчлээ. Тэгээд модон давраад 70 модны самар мултлаад авчлаа. Тэндээсээ нөгөө системээр шууд ахт нь дусал хийж өгч бай шүү. Тэгээд машиныхнаар сайхан хэвтүүлээд дугууг нь дорн хийнгүүтээ "Юу ингэж байна? Чи газрын зураг заах хэрэгтэй. Би жолоодно" гэсэн чи Би ялаа гэд жолоодлоо. "Чи жолоодож мэддэг юм уу?" гэсэн чи амар жолоодож бай шүү. Ёстой явж өглөө. 9 цагийн зүг эргээрээ яваад манай хүн тэрүүгээр машинуудыг гүйцээд явж өгнө. Бартад замын уралдаан байсан байна л та. Манай хоёр урдаа байгаа машинуудыг бүгдийг нь гүйцээд ах нарийн улам дээрдэд байна. Тэгээд явсаар байгаад нэгдүгээр байранд орчлоо. Янз бай шүү. Машинаасаа буунгуудаа "Эмч дуудаарай" гэд ахта хамгийн түрүүнд эмнэлгийн тусламж үзүүлнэ. Манай хүн харин од болчлоо. "Энэ жолооч нь байна. Зургийг нь аваарай." Эмч тэнд. Ах чинь үнэхээр азтай юм. Төвний хөл дээр тавьсан ургамал хорыг нь саармагжуулсан байна. Харин тэр коконотор дусал хийхийг зөвхөн цэргийн тусгайгийнхан л хийдэг гэж би сонсч байсан юм байна. Хэн үүнийг хийсэн юм бэ? Ингэсэн чи манай Джекийг харууллаа. Джеки ирээд "Омли хэл мэдээгүй." "Тэр юу гэд байна?" "Зүгээр яриа. Тэр ярьж чаддгүй ч гэсэн сайн ойлгодог юм байна лээ." Хөөрхи. Нөгөө тал тэр Морган буудалтын сургуулалд хийж байна. Тэгсэн нөгөө генерал залгаад "Тэдний нэг нь амьд байна." "Юу? Сонин унш." Ингэсэн чи сонин дээр манай Джеки Африкийн баатар болсон гэд гарцсан байна. "Би энэнд санаа тавьмаар байгаач. Тагнуулын төв газрын хэдэн манууха миний араас байнга дагаад байгаа. Чи наадуулаа зохицуулж чадна шүү дээ Морган. Бидэнд хийх илүү чухал ажил байна." Ингэж байна. Джеки маань эмнэлэг дээр ирчихсэн байж байна. Тэгсэн чинь шаргал үстэй бүсгүй хүрээд ирлээ. "Хэн бэ юу?" "Тийм ээ. Би Өмнөд Африкийн сурвалжлагч Кристик Спарк байна. Таны талаар нийтлэл бичих гэсэн." Ингэж байна шүү. Манай хүн ярилцлага өгөхгүйгээд нөгөө бүсгүй харин дагаад байна. Джеки эвтэйхэн нөгөө найзыгаа "Тэр чамаас ярилцлага авна гинэ" гэд нүдэ ирэмж байгаа дөгөө явуулчлаа. Манай хүн эмнэлэгт тархиа үзүүллээ. "Эмч, чиний тархи чинь энэ хэсгүүдээр гэмтэл авсан байна. Гэхдээ инглигээд чиний логик сэтгэлгээнд ямар ч хортой нөлөө байхгүй. Чи зүгээр цагдаа руу залгаад өөрийнхөө хэмбэ гэдгийг мэдээд авчих юм бол цаашаа ямар ч асуудалгүй амьдарч болно." Ингэж байна шүү. Манай хүн тэндээс замын найзтайгаа салах ёсыгээд явлаа. Тэгээд явж байтал хэсэг сэжигтэй нөхдүүд эмнэлэг дээр ирчихсэн байна. Джеки жаахан гайхаад очиж байтал гинэ туртаас нь "Ва! Чи яаж байгаа юм бэ? Одоо юм сансноо?" "Үгүй. Уучлаарай. Би чамайг цочоовол ой санамж чинь сэргэж магад гэж бодоод." Ингэж байна. Тэгсэн нөгөө хүмүүс ирээд манай хүнтэй ярилцлаа. "Эрхмэ, бид CIA-гийн ажилчид байна. Манай дарга тантай ярихыг хүсэж байна" гэд Морган дээр аваад очино. Морган харангуудаа харин зөвүүн инээгээд байна шүү. "Та надтай уулзъя гэсэн үү?" "Тийм ээ. Би таныг таних байлуу?"
Танихгүй. Намайг Морган гэдэг. Тагнуулын төв газар. Танилцахад таатай байна. Та миний өнгөрсний талаар мэдэх үү? Тийм ээ. Мэднэ. Чи цөлөөс ирсэн. Бас ой санамжаа алдсан. Чи бидэнд мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ингээд манай Химбэгээс мэдээлэл авлаа. Чи 8 булш байсан гэдэгт итгэлтэй байна уу? Бас нэг аргяас модноос зүүгдсэн байсан уу? Тийм ээ. За. Энэ бидэнд маш хэрэгтэй мэдээлэл байлаа. Бас энэ нууц гэдгийг санаарай. Хэндэж итгэж болохгүй. Ноён Морган, намайг хин гэдэг талаар шинэ мэдээлэл олвол надад заавал хэлээрэй. Тэгнэ. Би холбогдно. 523. Чамд танил санагдахгүй байна уу? Үгүй. За. Ингээд гараад явлаа. Тун ойртлоо. Гэхдээ л хангалтгүй юм. Ингээд нөгөө ажилтнуудаа төөрөлдүүлж байна. Юу? Тэр биш байна гэж юу? Адилхан юм. Гэхдээ биш. Ардаас нь Джеки гарч ирээд. Ноён Морган, би юм сануул тантай хэрхэн холбогдох вэ? Ингэсэн чи тагнуулын төв газрын утасны карт өгöd явлаа. Харин холдвоогүй юу? Морган нэг хүн рүү яриад. Өөр хий залуу. Юу ч санахгүй байна. Түүнийг энэ зовлонгоос нь салга. Надад олгочхоо. Ингэж байна шүү. Манай Джекиг нуухан дээ. Нөгөө талд харин эрдэмтдийг нэг лабораторид авчираад хүчээр ажилуулад байна. Би та нарт энэ үр дүнтэй болно гэж хэлж чадахгүй шүү. Би ч гэсэн чиний гэр бүлийг аюулгүй байна гэж хэлж чадахгүй. Ингээд амар сүрдүүлж байна. Эрдэмтэд нөгөө дэлбэрдэг чулууг судлаад эрчим хүч гаргаж авах гээд үзээд байх шиг байна. Тэр үед харин хотын бүх цэглгаан тасалдаад унлаа. Одоо яаж байна? Болж байна. Энэ ажилж байна. Ингэсэн чи нөгөө чулуу тогтургүй болоод дэлбэрчлээ. Тэгээ тэнд нь баахан осол болоод бөөндө гарцгаалаа. Айх тэр хүчтэй ид болтой шүү. Дэндүү их эрчим хүч гаргаад байна. Хотын цэглгааны хүчтэй ихсээд хаа сайгүй дэлбэрэлт боллоо. Манай харин цагдаагийн газар дэрдсэн байна. Өөрийнхөө талаар мэдээлэл олох гээд хичээж байдаг. Тэнд байсан офицер харин хан дээрх зураг хартал манай хүн эрен сурвалжилж байгаа лист дунд нь байж байна. Тэгээ цааш нь оруулаад хүлээлгэнэ. Би юу хүлээж байгаа юм бэ? Компьютер асхыг хүлээж байна. Тэндээс харин нэг дарга барийн нөхөр орж ирээд. Өрсөнд баярлалаа. Таныг олох гэж их хичээлээ шүү. Манай хүн баярлаад гар өрсөн чинь шууд баривчилж байна. Юу болоод байгаа юм бэ? Дотоодыг аюулаас хамгаалах алба. Танаас хэдэн асуулт асууя. Ингээд аваад явчлаа. Замдаа харин явсан газруудаа хартал. Хальталтхан дурсамжин сэргээд байна. Тэгэд нэг газар авчиад суулгадаг. 28-ны өдөр танаа нөхөд ажиллагаа явуулж байсан. Харин 29-нд бүгд алга болсон. Харин 30-нд манай улсын маш чухал 3 эрдэмтэн хулгайлагдсан. Чи тэднийг хааш наваадсан? Манай үнийг сэжиглээд байна шүү. Саяхан цэглгаан станцад бид тэр эрдэмтдийг харсан. Гэний дэлбэрэлт болчихсон. Хэрвээ чи террорист биш юм бол яах гэж станц дэлбэлж байгаа юм гэд шууд тоохоод явчлаа. Манай хүн санах гээд хичээгээд байна. Тэгэд онгоцонд уулсан зүйлийг цугсхан сандал. Бүгд танилцаад дуусны дараа яг манай хүн нэрээ хэлэх гэтэл нисгэгч гараад ирсэн юм байна. Тэгэд онгоцноос үсэрчихсэн шүү дээ. Мөрдөгч. Чи хээ юм? Та намайг хэн гэдгийг мэдмээр байгаа шиг би ч бас мэдмээр байна. Энд чиний 6 өөр пассворт байна. Яагаад? Ингээд харуулсан чинь нээр нь 6 өөр гадаад пассворт байж байна шүү. Тэд бүгд үгсэн юм шиг байна. Ингэсэн чинь манай хүнийг зодоод унлаа. Би мэдэхгүй. Би ой санамжаа алдчихсан. Одоо тэгвэл ой санамжнаасаа их зүйлийг алдах нь дээ. Түүнийг террорист болон хүний аим хүнөөсөн гэж ялал. Ингээд явах гэж байна. Манай хүн харин шууд хөдөлж эхлээд нэгийг нь мөргөж унгаад нөгөөх рүү сандал чийгээд эргэж бултаад сандлаар маа. Тэгэд гавтаага босч ирээд гава урдаа гаргаад үсрээд маа. Цаанаас нь буута нөхдүүд ирсэн чинь жийж байгаа зүгтачлаа. Тэгээд дээвэрлөө зүгтэж гараад хувинд олс орож өөрийгөө бүслээд шууд доошоо үсэрчдэг. Тэгэд эргэлдээд доошоо буужлаа. Аргатай байна шүү. Данч тоолгоо нэргээд явж чаддаггүй. Эвтэйхэн тэнцвэрээ олоод гүйчлээ. Тэр яаж ингэвэ? Гэт дарга гайхаад байна. Удалгүй манай хүн нөгөө замын найзынхаа буудалд таксигаар хүрээд ирлээ. Үүдэнд нь байсан хүмүүс. Тэр ярьчлаа. Ингэж байна шүү. Бас одолт байгаа юм шиг байна. Дотор ороод иртэл энэ тэндээс хүмүүс ажиглаад байна. Тэнд найр нөгөө сурвалжлагч ирсэн байна. Хин бэ? Намайг санаж байна уу? Нөгөө сурвалжлагч байна. Сонсооч. Миний такси үүдэн түлээж байгаа. Чи тооцоог нь хийчихдэх үү? Тэгвэл би ярилцлага өгье. Тэнд ажиллаж байсан хүмүүс. Энэ хөөхнийг шалга. Нэг хүн очоод цагдаа байна. Дагаад яв. Ингээд аваа явчлаа. Манай хүн өрөөндөө явж ороод гава тайлах гээд үзэж байна. Араас нь баахан буу таалгурчд ороод ирлээ. Такснээс салгалаад төгөлдөр урд дуурчдаг. Нэг нь цочоод чи юу? Манай хүн бас сэжиг авчлаа. Гараад ирсэн чинь алуурчд байж байна. Эвтэйхэн зүхтаад нэг жад шидсэн чинь хаалга нефт. Нөгөө халдсан дахиад манай хүн гараад гүйчлээ. Тэгээд гадаа манжвэс нэгийг нь барьж аваад бууг нь суглуулахгүй тохоо маа. Тэндээс эвтэйхэн гараад дээврээр зүхтлаа. Нөгөө сурвалжлагчийг харин алуурчд барьчихсан шалгаад байна. Би сэтгүүлч түүний талаар түүх бичих гэж байгаа юм. Манай хүн дээвэр дээр дүүлж өгнө штт. Тэгээд доошоо шууд гуулгаад буучлаа. Гар нарийн жааха халж байна. Алуурчд нөгөө сурвалжлагчийг таксинаас гавлаад үлдээчдэг. Тэрийг нь Джеки холоос харж угаад гүйж очоод таксинд нь суучна. Яваарай. Ингэсэн чи гавлчжээ. Би харагч нь солиод өгье. Гэсэн нөгөө замын найз нь бас хараад хүрээд ирлээ. Сайн уу? Суугаарай. Гэт шууд аваад зугтаачлаа. Алуурчд харин машиндаа суугаад хөөцгөн. Араага дөрөвти. Гүчи хидэд хийчвэ? Мэдхгүй. Гэт хамжиж жолоо барьцгаагаад байна. Шатар буусан чинь манай хүн төмбөгөө зөгчлөө. Чи зөв араандаа хийж болдгоо мө? Чи харин гоё зам сонгож болдгоо мө? Би ч алаадах уу? Явъя.
Тэгээд тэндээс барилгын талбаар өсөрж ороод машин суучлаа. Жолооч бүсгүй бууж ирээд "Али, би жолоодъя" ингээд сурвалжлагч хоошо суугаад жолооч жолоодлоо. Алуурчид харин тэндээс буугаад ээрцгэж байна шүү. Шууд дугуугаараа баахан чулуу хошин шидээд саатуулна. Бөгөд зүгтаад нуугдчихлаа. Тэгэнгүүт нэг угцраад суултаасаа гарчин. Тэгээд зам дээр ёстой саа гэж өгнө штт. Жолооч бол янзын жолоодж байна. Цагтаа нар хараад шууд хөлөө. "Цагтаа хөөж байна. Ашгүй дээ." "Үгүй. Цагтаа нар ч бас намайг хөөж байгаа." "Тийм үү? Чи юу хийсэн бэ?" "За яах вэ?" Ингэснэ хоёр шарваад машина шууд зогсоол тавьчлаа. Цагтаа нар мэдхгүй хажуугаар нь яваад өглөө. "Хөөх, чи сайн юм аа." Ингээд хөдлөх гэтэл нөгөө алуурчт нь таарчлаа. Тэгээд дахиад зугтлаа. Нэг нарийн гудмаар орсон чинь зам нь нарийсаад явчихж бай шүү. Жолооч нэг арга болоод машина хажуугаар нь хэвтүүлээд гараад ирлээ. "Намайг төсчөө." Ингэснэ хоёр эргээд бууцаад босоод ирнэ. Янзын жолооддаг юм байна. Тэгээд тойрог зам дээр дээрэмчдийг хөлхтаад яг доошоо унгаах гэж байна. Тэгснэ бас очиж туслая гэд туслаад бай шүү. Машиныг нь бариад "Гараарай." "Баярлалаа." "Йоо, баярлалаа вэ." "Тэдэг бэр." Ингэсэн чи машиныг унгачаад зугтаачлаа. Ингээд мултарлаа. Хөнгүү газар очиод "Хин чамайг хөөгд байгаа юм бэ?" "Бүгд намайг хөөгд байна. Цагтаа нар дотоодыг аюулаас хамгаалах бас саяны алуурчид." "Тэгвэл чи нэг юм нуугаал байгаа юм байна да. Тэр чи хаана байгаа юм?" "Мэдэхгүй. Санах гэж хичээлдээ." Ингэснэ гавийн тайлаад өгчлөө. "Хөөх, чи яаж ингэвэ?" "Надад 6 пассворт байгаа. Энд 11 болгоч, нэг дэндүү олон гэсэн үгнүүд бичсэн байна. Энэ юу гэсэн үг юм бэ?" Манай хүн санах гэж сан чаддаггүй. Тэгээд уул руу гараад "Би хэн юм бэ?" гэд жаахан гутарлаа. Алуурчид харин Моргантай утсаар ярьж байна. Бид олдчихлоо. "Тэгээд олооч. Тэр ой санамжаа алдсан гэв үсттэй. Буцаад сандгийн бага үсттэй тэнгэ." "Би тэгээд яах вэ?" "Би сая юу гэлээ? Тэгээд олооч. Олоод түүнийг ал. Одоо ч хэвээрэл байна." "Зоо." Тэр үед нөгөө сурвалжлагч 11 болгоч, нэг дэндүү олон гэсэн нууц үгийг нь тайлцсан байна. "Залуусаа, би олчлоо. Роттердамд байдаг компани утасны дугаар юм байна. Данч би залгаж үзсэн ч автомат хариулагч л дугаараад байна. Бид тийш очих хэрэгтэй. Тэд миний хэн болохыг мэдэж байгаа. Би хамт явъя. Би түүх авах ёстой. Санж байна уу? Тэгэх юм бол зарлыг нь манай сониноос төлнө. Би чиний аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй шүү. Тэрнээс өмнө далиндуулаад Монголоор дайраад 6 дугаар сарын 26-27-нд Хуур Music Festival үзүүл ямар вэ? Энэ зуны вайба тэндээс мэдэрчээд дараа нь Роттердам явж босноо л л та. Тийм гоё юм болдог үлээ. Монголын рок попын топ хамтлагууд дээр нэмээд төрөл бүрийн жанр холилдсон орчин цагийн шилдэгүүд, бас гадаадаас урилгаар шилдэг артистууд Монгол шилтгэнд 2 өдрийн турш 5 өөр төрлийн тайзан дээр буутаах юм бэлээ. Тэнд хүн зүгээр өөрөө очих нь байтугай. Очсон ч гэсэн өөрөө бие зөндөө хуваачмар санагтал хитэн талд цөм авна хөөе. Би хэдийгээр ой санамжаа алдсан ч гэсэн Хуур Music Festival-ыг бол янзын болдог гэж санаад байна шүү. Сони юм да. Энэ жил бүр 10 жилийн ойн болж байгаа гэл бодчих. Хөх, би ч гэсэн очимоор л байна. Данч тасалбарын мөнгө байхгүй. Хөөе. Сон зээлийн апаар 10 хувааж төлж болох юм бэлээ. Гэхдээ чадахгүй юм чинь зураг авах уу? Ингэсэн чинь сэтгүүлч "Үгүй ээ." Ингээд камера авчлаа. "Яаж байгаа юм бэ?" Ингэсэн чинь сонирн болоод "Би зүгээр цач авах гэж үзсэн юм аа. Энэний хальсан дууссан байна. Өөр аппаратаар авъя." Ингээд байна. Нэг л юм нуугаад байна да. Ингээд манай хоёр Галландад нөгөө газараа хүрээдэрлээ. Гаднаас нь ажигласан чинь их өндөр хамгаалалттай газар байна. Газар нь яг таарч байна. Би бас энэ газар мөнгө гэж мэдрээд байна. Тэгвэл одоо яах вэ? Хоёулаа орж үзэх үү? Дими явахаа өндөр хамгаалалттай юм байна. Цагтаа нарч орч чаддаггүй юм биш үү? Манай хүн босоод нөгөө картаараа Морган руу залглаа. Тэгсэн сэтгүүлч цаанаас нэрээд сонсоод байна. Тэгснэ би 0 орлоо гэд яваад өглөө. "Ноён Морган, хэм бэ?" "Би хэм бэ байна. Санж байна уу?" "Тийм ээ. Би их чухал зүйл олж мэдлээ." "Тэр чинь юу юм?" "Би удирдлагын байрыг нь олчих шиг боллоо." "Эний удирдлага гэж намайг алах гээд байгаа хүмүүсийн. Би Роттердамд барилгын гадаа ирчихсэн байна." Ингэсэн чи Морган сандраад "Тэр энд байна." Тэгсэн эсрэг талынх нь кофе шопд манай хүн байж байна шүү. "Юуч битгий хээ. Наана байж бай. Би 30 минутын дараа хүмүүсээ явуулна." "Зэ." Ингэснэ хүмүүсээ дуудаад манай Африк найз замын эсрэг талд байна. Гараад санаа тавиадах. Ингээд явуулчлаа. Цаанаас нь генерал "Амьдаар нь байр. Надад асуулт байна." Ингээд байна. Жеки хальт сурвалжлагчийн цүнх рүү харсан чинь гэрэл анивчаад байна шүү. Гаргаад ирсэн чи харин дуу хураагур байна. Манай хүний дууг нь бичээд авцсан байна. "Чи яагаад миний дууг бичиж авч байгаа юм?" "Би чинь сэтгүүлч. Сэтгүүлч яхаараа ийм төхөөрөмжтэй байдгийг. Хамгийн шилдэг нь ийм төхөөрөмжтэй байдгийг. Би түүхээ бичихийн тулд бүхнийг хийдэг." "Бүхнийг гинэ?" Гэсэн "Тийм ээ." Ингэснэ чихнийхээ төхөөрөмжийг бас харуулж байна. Жеки очингуудаа камерыг нь таглах гэтэл сэтгүүл сонирн болоод байна. Жеки сэжиг авчлаа. Онгоолгоод үзсэн чинь буу байж байна. "Энэ чинь буу байна. Чи сурвалжлагч биш байна. Чи тэр кодыг маш амархан тайлсан. Бас гав тайлсан. Чи хээ юм?" "За сонс. Би CIA." "Юу? Чи бас тагнуул гэж юу?" "Би тэдэнд өөрийгөө хэлсэн. Тэдний дунд урагч байгаа. Би чиний тал. Хинч миний тал биш." Ингэсэн гаднаас баахан хүмүүс
ирж байна. Чи тэднийг дууджээ. Ингэснэ зугтаачлаа. Тэгээд тэрүүгээр дүүлж өглөө. Нөгөө гаруудыг нэг нэгээр нуунгаад зугтаалаа. Бөсгөө харин Эвтэх нь нуугдаад үлдчихлээ. Манай хүн гадаа гарч байгаад хидтэй нүүцээд нилээн гөвлцлөө. Нэг нь зууралдаж байгаад манай хүний гутлыг авчлаа. Тэгээд хоёр нь барьж байгаад нэг нь Жэкийг гөвч байна. Чи зугтаж чадна гэж бодоо юу аа? Ингэснэ хөл рүү нумаа. Манай хүн гялс мөргөд мултран. Тэгээд нэг өшөглөөд холдуулсан чинь дахиад хөл рүү довтолж байна. Тэгснэ нөгөө гутлыг бас тайлчлаа. Манай хүн хөл нүцгэн болчлоо. Сул тал нь болчлоо шүү. Нөгөөдөл нь хөөж ирээд дахиж бариад дахиад хөл рүү нумаа. Яй! Манай хүн тэнд баахан модоо углааш дундунцсан байж байна. Тэгснэ нэг нэгээр нь авч шидэд аргаллаа. Нэг нь харин яг нүүрлүүн. Тэгээд нөгөө модоо углаашнаас хоёрыг углж байгаад үзлээ. Хөл рүү нуглаашарамаа. Бултаад гарлуу нумаа. Хоёрыг хөнхөн эвчлээ. Тэгээд нөгөө хөл рүү дайраад байсан нөхөрлөө өсөрж очиад хөл дээр нэмаа. Ингээд байвал ямар байна аа? Тэгээд харсан чи хоёр нь яг сайхан тонгооцсон зуухтаж байна шít. Араас нь очиод яг гол руу модоо углаашарамаа. Тэний тэл навна шít. Цаанаас нарийн нэмэлт хүчин хүрээд ирлээ. Тэгээд зуухтлаа. Модоо углааш нь гуулгаад хийцүүхэ явж байна. Зам дээгүр хоёр машины урдуур зүгээр гуулгаад гарчлаа. Яг өөхөг шахлаа шүү. Манай хүмүүс тунд ороод зуухтаачлаа. Тэгээд Морган руу залгаад "Ноён Морган, хүмүүс намайг алах гээд байна. Манай хүмүүс очиход чи байхгүй байсан гэсэн. Чи одоо хаана байна? Би очиж явна. Цэргийн онгоцоор 3 цаг л болно. Чи яг хаана байна?" Ингээд байна. Манай хүн жаахан бодож байгаад "Би эргээд залгана" гэд тасчлаа. Ашгүй Морганд бас итгэхэ болж байх шиг байна шүү. Морган нөгөө генералаас "Бид яагаад түүнийг зүгээр алчхаж болохгүй байгаа юм? Учир нь бид түүний юу олж мэдсэнийг мэдэхгүй шүү дээ. Худалдан авагчид өдөр ирнэ. Тэдэнд бараагаа зарсны дараа л түүнээс айх шаардлагагүй болно. Харин чи 3 эрдэмтэнд санаа тавь. Энэ барилгаас ямар ч баримт гарах ёсгүй шүү." Ингэж байна. Нөгөө талд манай хүн тэрүүгээр Эвтэхэн дугуй унаад барилга руу яваад орчлоо. Гадаа нэр нөгөө худалдаа авагчид нь ирж байна. "Сайхан газар байх чинь вэ? Генералч хамгаалалттай их няхуур хийжээ." Жеки хог хайдаг хоолоогоор дээш авираад гараад ирлээ. Тэнд нь хувцсны өрөө байхаар нь хувцаа солиод өмсчлөө. Гадаа нэр манай сурвалжлагч тагнуулынхантайгаа ирчихсэн байна. Орох гарах гарц бүгд дээр нь хяналттай. Би 24 цагийн турш дотор юу болж байгааг хянмаар байна. Ойлголоо адагтай. За гоё юм болох нь дээ. Үүнээс өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаагаа явуучвал ямар уу? Удахгүй наадан боллоо то. Наадан манд тухай гэж сабад арчаа. Сабад арж амжаагүй л яваад байгаа биз? 500 мянга дээр арай л удаад байна үгүй юу? Сабад арж амжаагүйд нь сабад араад. Сабад арцсан манай царайлгууд харин лайк дараарай. Удалгүй монголчуудынхаа 3-1-ийг царайлг болгоно гэснийг мартаагүй биз? Жеки дотор ажиглаад явж байтал. Араас нь нэг хүн "Ой, чи үйж байгаа? Энийг хартаа. Олиг" гэсэн ч юм аа. Тэгээд эвгээд хогийн савнд хийжлээ. Тэгээд явсаар хагаад гол өрөөнийх нь гадаа хүрээд ирдэг. Дотор нь гарууд нөгөө дэлбэрэлтийн бичлэгийг үзээд сууж байна. "Мехэнерэг бүтэн улсыг цагалгаанаар хангаж чадна гэд төсөөлөд үзтээ. Би хогос тэрбум доллар зүгээр нэг төсөөлөлд өгчмөргүй л бай шүү. Зүгээр дээ. Судалгаа дууссан. Чиний гар дээр төсөөлөл биш. Бэлэн бүтээгдэхүүн очих болно." Манай Жеки энийг нь сонсоод гяс нугчлаа. Тэгээд дээшээ гарч агааржуулах хоолоогоор ороод тухтай ажигладаг. Нөгөөдөл нь 3 эрдэмтнийг авчираад бэлэн болсон судалгааг нь авч байна. Тэрийг аваад нөгөө Зевсхийн намичинд өгдөг. Нөгөөх нь харин мөнгөө шилжүүлэх гэж байна. "Нэг товч дараад л 500 сая доллар таних болох нь. Алив. Тэгвэл би өөрөө даръя. Олон улсын шилжүүлэг уудна гинэ. Энэ үрдэл хүлээсэн юм чинь хэдхэн минут хүлээж хийж чадна үсттэй." Гэд юм ууцгах гэд бослоо. Тэр үед нь харин манай хүн Эвтэхэн бууж ирээд нуугдж явж байгаад нөгөө дискийг авчлаа. Тэгснэ нөгөө ком дээр нь очиод дансыг нь өөрт нь байсан хүүхдийн сангийн хандви хуудсыг гаргаж ирж байгаад хүүхдийн сан болгоод сольчлоо. Тэгээд гялс нуугдах гэсэн чадсангүй. Цаанаас нь хүн ороод ирнэ. Кофе юу? Тийм ээ, кофе. Наашин. Гэснэ кофений хүн болоод жүжчлээ. Тэгээд генерал дансаа шалгасан чинь мөнгө нь ороогүй байж байна. "Мөнгө ороогүй л байна да. Юу гэсэн үг юм бэ? Та өөрөө харал да." Ингээд харснаа. "Наадах чинь миний данс биш байна. Наадах чинь хүүхдийн сан гэж байна шүү дээ. Чи хүүхдийн санд 500 сая доллар өгчгөж таны хандвиг хүлээж авлаа. Баярлалаа" гэж зурус ирж байна. Бүгд ойрлолтод босоод ирлээ. "Миний компьютерт хүн нэвтэрсэн байна. Түүнийг ол" гэд Жекиг бөөндө хайцхан. "Морган, энэ барилгад нэг хүн нууцаар нэвтэрсэн байна. Доороос дээшээ хүртэл бүх газруудыг шалгаж ол. Түүнийг алсан хүнд 1 сая доллар өгнө" гэснэ хоёр нөхөр рүү хараад. "Би та хоёрт найдаж байгаа шүү. Мэдлээ ирхмэ. Эвгүй гарууд бололтой." Генерал 8-ч хоёр харин тэнд үлдчихсэн байж байна. "Бүх юм дуустал. Би диск буцаагаад авмаар байна." "Юу? Би буцаагаад өгсөн шүү дээ" гэсэн Жеки гараад ирлээ. "Та хоёр энийг хайж байна уу?" "Тэр мом байна" гэж цохих гэсэн чи бултаад генерал унчлаа. "Мо хөгшин төгцөг. Чи онсонгүй шүү дээ" гэд диск авах гэтэл гарын дуурайд нэг жилээ. Нээстэл навна штт. Тэгээд гараа зүхтаачлаа. Хүмүүс ороод ирсэн чинь "Төргөд дуудаарай. Дискийг ол." Манай хүн барилга дотор гаруудыг ёстой уунгаж өгнө штт. Тэгээд нэг хүнтэй таарсан чинь тэр нь
Морган байж байна. Ноён Морган, та энэ бүхний ард байжээ. Чи чинь юугаа яриад байгаа юм? Би чамайг авахар ирлээ. Та тэдний дунд байсан. Би таныг харсан. Би энд нууц ажиллагаа явуулж байгаа юм. Тэд 8 хийгээд дансанд нь мөнгө орвоогүй юу? Би тэднийг баривчлан мөнгө хүүхдийн сан руу шилжсэн. Юу? Чи бидний 2 жилийн ажлыг болчихлоо. Диск чамд байгаа юу? Тийм ээ. Ингээд дискийг харууллаа. Сайн байна. Наадах чинь Эдморийн баримт. Наадах чи хадгал. Одоо чамайг эндээс гаргая. Кофе шопод байхад танд би яг хаана байна гэдгээ хэлээгөө. Мэдээч шүү дээ. Чиний картанд GPS байдаг юм. Хаанаас ярьж байгаа нь шууд харагдана. Би чамайг алах гэж байсан бол Африкт байхад чинь л дуусгачих байсан юм. Ингээс чинь итгэх болол та. Диск буутаага өгöd. Надад танаас өөр итгэх хүн алга. Та хадгал. Ингээд явлаа. Морган зэвүүн инээгээд яг араас нь бууга тулглаа. Чи өөрийгөө хин гэдгээ хязээч мэдэж чадахгүй нэ. Ингээд буудсан чи бууддаггүй. Джеки эргэж хараад бууны дээд талыг нь сугалтал, сумыг нь төгжээд орхичгож. Тэгээд маа би ой санамжаа алдсан байж болно. Гэхдээ би тэнэг биш шүү. Гэд гөвч гарлаа. Цаанаас нарийн хүмүүс нь орж ирээд манай хүн диск аваад зүхтаачлаа. Нөгөө хоёр эвгүй гарна байна. Түүнийг барь. Диск түүнд байгаа шүү. Манай хүн дээвэрлөө зүхтаад гарлаа. Тэгс нөгөө эвгүй хоёр нь гүйцэдэрлээ. Чамд 2 сонголт байна. Нэг нь бидэнд диск өгөөд доошоо үсэр. Нөгөөх нь бид дискийг аваад чамайг доош нь шийднэ. Надад өөр нэг сонголт байна. Би дискийг хадгалаад та хоёрыг доош нь шийднэ. За. Ингээснэ нэг нэгээр үзэх гэж байна. Чи эхлээд цагаа хэл. 30 секундэд дуусгана. Ингэж бай шүү. Цаг. Ингээд эхлээд намхан нь үзлээ. Сайн зодолдох юм байна. Гардан тулаанаар лаг юм байна. Манай хүний гар тохоо гэж монцорогод унгажлаа. 29 секунд. Сайн байна. Ингээсэн чи Джеки босоод ирлээ. Цаг явсаар байгаа шүү. Ингээсэн чи дахиад очиод зодолдлоо. Энэ удаа манай хүн арай дажгүй үзэж байна. Нилээн бултаж байгаад. Пижакнаас нь зуурч байгаад. Дээгүүр нь ороогоод зангидангуудаа угсруулж гарлаа. Нөгөө өндөр нарийн пижака тайлж байна. Молтрангууд нь занганаас нь барьж байгаад. Дахиад өндөр нь зангаага тайлж байна. Тэгээд дахиад ороож байгаад эргэлдүүлээд өөрөө эргээд босч ирээд. Цаан чинь байна. Одоо миний ээлж. Ингээд өндөр нь үзлээ. Хөл мастер бол та хөлөө бэлдээд байна. Пижак шийдсэн чинь хаагаад манай үнийг тэгснэ хөлөөрөө пижак аваад. Бидэнд цаг хангалттай байна. 20 секунд. Ингээснэ дайрлаа. Цэвэр хөлөөрөө уран хөдөлж байна шүү. Дайрч байгаад манай үнийг нэг чигээд. Джеки харин нэлээд бултлаа. Гараараа үзэх гэсэн чинь доогуур нь өшөглөөд сүхрүүлээд байна. Манай хүн өөдөөс нь хөлөөрөө үзэхээр шийдлээ. Тэгээд хэд өшөглөцөж байгаа. Доогуур хөлөө туулгаад гэд туултал нь үзлээ. Шиир зуугаад үзцгээгээд байна. Эцэст нь хөл мастер хөлөө татаж авна. Тэгээд суугаад гэд хөлөө хэлнэ. Манай хүн ямартай сүулт нээллээ. Цаанаас нь цог дууслоо. Аматад гэд дахиад үзлээ. Хөл мастер ганц нэг монжуулаад эхэлтэл гар мастер нь ороод ирлээ. Ингээд хоёрын эсрэг нэг үзцгэн. Манай хүн хаагаад цохоо цохиулаад зуухтаад аргалж байна. Яг доошоо унгийн даван дээр зуухтаад тогтлоо. Тэгээд үзэж байхдаа диск доошоо унгаачлаа. Морган гарч ирээд дуусаагүй байгаа мó? Диск хаана байна? Доошоо унчихсан. За түүнийг хурдан дуусга гэд хаалга түгчээд доошоо бууж байна. Диск доор байна гин. Дискийг хайцгаа. Манай хүн хоёулантай нь үзэж байгаад тэндээс цемент аваад хөл мастрыг гарын цаанаас нь тоо биш идэж байна. Тэгсэн чихнээс нь зулгаж авчираад тэгснэ эргэлдүүлж гарлаа. Нилээ эргүүлж байгаад цааш нь шидчихэн. Нөгөө ээмг нь баг шүрүп болцсон байж шít. Тэгээд хөлийг очиж говлоо. Нөгөөх нь харин тогтож чаддаггүй. Эвтэйхэн босгож байгаад нүдэх гэсэн чинь унаад өглөө. Дуусаад буух гэтэл хаалга түгдсэн байна. Цаанаас нь харин нэмэлт хүчин буутай ирж байна шүү. Манай хүн харж байгаад шууд барилгын налуу хэсэг рүү үсэрчлээ. Тэгээд доошоо гуулгаад янзын бууж байна шүү. Үзүр дээр нь очиод яг ундгийн даван дээр тогтлоо. Тэгээд шил хаглаад доошоо буун. Цонхоор харсан чинь Морган яг диск аваад машин цугаад хөдөлж байна. Джеки араас нь хөөлөө. Замд нь харин сурвалжлагч гольфийн машинтай гараад ирнэ. Чи амьд байна. Суугаарай. Джеки нүүр өгөхгүй цаашаа явах гэтэл чамд сонголт байхгүй шүү дээ. Суучих. Ингээд гольфийн машинтай хөөлөө. Бид энэ машинаар түүнийг гүйцэхгүй шүү дээ. Зүгээрээ бүх юм хяналтад байгаа. Ингээсэн чи тагнуулынхын замыг нь хаагаад бөөн цэргийн машин зогсоод тэгснэ гүүрийг өргөж байна. Морган гарцгүй боллоо. Араас нь тусгайгийнхан Джекитэй хамт ирж байна. Тэгээд урвагч Морган баригдлаа. Ингээд совцсан өмсөд тагнуулын төв газрын тусгай ажилтан Морган байна. Та нар юугаа хийгээд байгаа юм? Ингээсэн сурвалжлагч очиод би хэн болохыг чи мэднэ. Ингээснэ эргээд чи бол тагнуулын төв газрын гутам шиг. Энийг баривчил. Тэгээд Джеки дээр очиод одоо надад итгэв. Тийм ээ. Чамд баярлалаа. Бид чамгүйгээр энийг хийж чадахгүй байлаа. Аав маань надад үргэлж зөв зүйл хийж өг гэж хэлдэг байсан. Ой санамжин сэрэгцэн бах та. Чамд диск байгаа юу? Ингээсэн диск гаргаж ирээд аав маань бас надад байгалыг хүндэлгэж заасан. Ингээснэ дискийг далаар шидчихлээ. Диск байхгүй. Би нэг газар унгаачихсан юм шиг байна. Аха, тийм баха. Энэ түрээд кино маань дууслаа. Киночд байлаа. Лайк сабатарч өшөө олон Джеки чаныг киног үзэцгээгээрэй.